Дараагийн мэдээлэл танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч 1-р сарын 3-ны өдөр Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилж Америкийн нэгдсэн улсад авчирсан ажиллагааг удирдан зохион байгуулсан. За үүний дараагаас эхлээд дараагийн улс нь ямар улс байх вэ гэсэн ийм хардлага асуудал олон нийтийн дунд дэвшигдэж байгаа. За үүнтэй холбогдуулан Куб бас дараагийн Америкийн нэгдсэн улсын цэргийн ажиллагааны бай болж болцшгүй гэсэн ийм мэдээлүүд тарж байгаа. За үүнийг батлах мэт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд бас нэгэн постыг оруулсан байна. За Дональд Трамп ерөнхийлөгч мэдэгдэхдээ Кубд бол хилцээр хийхийг уриалж байна. За хитрхи оройтгоос өмнө хилцээр хийх ёстой. Үгүй бол цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа гэсэн утга агуулга бүхий постыг нийгмийн сүлжээнд оруулсан байна. За Венесуэлийн газрын тос мөнгөний урсгал удахгүй зогсгуулна гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч анхааруулсан. За тэрээр бас мэдэгдэхдээ Кубын хувьд урт удааны хугацаанд холбоотон байсан Венесуэл улсаас өдөрт 35 мянган орчим баррел тосыг авдаг байсан. За үүнийг бол Дональд Трамп зогсооно гэдгээ мэдгдсэн. За Куб олон жилийн туршид Венесуэлээс их хэмжээний газрын тос авч мөнгөөр нь амьдарч ирсэн. Үүний хариуд Куб улс Венесуэлийн сүүлийн 2 дагангуулагчийн аюулгүй байдлын үйлчилгээг үзүүлсэн. Гэхдээ одоо үгүй, Кубд дахин газрын тос болон мөнгө хөрөнгө очихгүй одоо бол тэг болсон. Хэд ойртгоосоо өмнө хилцээр хийхийг би зөвлөж байна гэж ням гарагт Truth Social платформ дээр нийтэлж оруулсан байна. За тэрээр энэ одоо посттой холбогдуулан хилцээр ямар нөхцөл тавигдаж байгаа, хилцээр хийхгүй бол Кубд ямар үр дагавар тохиолдож болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү постондоо оруулж мэдээлээгүй байна. Мөн тэрээр Америкийн нэгдсэн улсын шүүхэд хар тамхины намаа болон бусад хэрэгт буруутгагдж байгаа Мадуро болон түүний эхнэр Силия Флоренсийг баривчилсан дайралтын талаар энэхүү постондоо бас дурдсан байна. За Куб улс олон жилийн туршид Мадурод хувийн аюулгүй байдлын үйлчилгээгээр хангаж ирсэн. За Кубын засгийн газар Венесуэлийн нийслэл Каракас хотод Америкийн нэгдсэн улсын үйл ажиллагаа явуулах үеэр 32 иргэн нь амиа алдсан гэсэн мэдээллийг баталгаажуулж хэлсэн. За үүнтэй холбогдуулан бас энэхүү постондоо тухайн мэдээллийг баталгаажуулан мэдгдсэн байна. За Трамп хэлэхдээ Кубын иргэдийн ихэнх нь өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын явуулсан ажиллагааны улмаас нас борж өгсөн. За Венесуэл улс тэднийг олон жилийн турш барьцаанд байлгасан дээрэмчит заллин мэгчдээс цаашид хамгаалалт авах хэрэггүй болж байгаа. За Венесуэл улсад бол одоо дэлхийн хамгийн хүчрэг айран болох Америкийн нэгдсэн улс ийм хамгаалалт байгаа. За бид тэднийг хамгаалах болно гэсэн ийм зүйлийг постондоо мөн оруулсан байна. За Кубын засгийн газар Трампын хамгийн сүүлийн занал хийлэлд одоогийн байдлаар хариу өгөөгүй байна. За гэхдээ Кубын ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдэхдээ Венесуэлд амиа алдсан Кубын 32 зоригт дайчдыг империалист дүрмд хувцастай террористуудтай тулсныхаа төлөө амь насаа алдсан тэдэнд хүндэтгэл үзүүлж байна гэсэн ийм мэдээллийг хийж байгаа юм. Трампын засаг захиргаа Кубын талаар тодорхой төлөвлөгөө гаргаагүй байгаа. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч өмнө нь бол цэргийн оролцоо шаардлагагүй гэж мэдэгдэж байсан. За учир нь бол тус улс бол унахад бэлэн болсон учраас заавал Америкийн нэгдсэн улсын цэргийн үйл ажиллагаа шаардлагагүй гэж түүний зүгээс харж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн 7 хоног Кубын удирдагч бол одоо санаа зовох цаг нь болсон гэж мэдгдсэн. За хэрэв Кубын засгийн газрын оронд байсан бол тэрээр санаа зовох байсан гэж хэлээд тэд маш олон асуудалтай тулгарсан гэж мэдэгдэж байгаа юм. Нэм гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсээр нэгэн постыг оруулсан. За тэрээр хэлэхдээ Куб Америкийн Флорида мужийн сенатор асан Кубын цөллөгт гарсан хүмүүсийн хүү болох Марко Рубио Кубын ерөнхийлөгч болвол одоо магадгүй гэсэн ийм мэдээллийг хийсэн. За энэ бичлэгээ бол дахин олон нийтэд хуваалцаад тэрээр бичлэгийнхаа доор нь энэ зүйл санаа бол надад их сайхан санагдаж байна гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За өөрөөр хэлбэл Кубын удирдлага дэглэм солигдсон тохиолдолд Марко Рубиог Америкийн нэгдсэн улсын зүгээс Кубын ерөнхийлөгчөөр томилох ийм бодолтой байгаа гэдгийг ерөнхийлөгчийн зүгээс одоо өөрийн олон нийтийн сүлжээний хэрэгслээр дамжуулан мэдэгдэж байгаа юм. За энэ бол их сонирхолтой үйл явц болж байгаа. За Трампын засаг захиргааны зүгээс бол Кубд тавьсан 20 арга хэмжээ авсан. За үүнтэй зэрэгцээд бол мөн Венесуэлийн засгийн газартай холбоотойгоор энэ газрын тосны танкеруудыг нь хурааж авах тактикийг явуулж байгаа. За энэхүү тактик нь бол цаашдаа Кубд түл шатгууны хямралыг улам гааруулахын нөхцөл байдлыг үүсгэж байгаа. За өөрөөр хэлбэл эдийн засгийн аргаар дамжуулан Кубыг өөрийн талд буулгаж авах гэсэн ийм бодлогыг баримталж байгаа. За Венесуэлийн эсрэг ч гэсэн Америкийн нэгдсэн улсын зүгээс олон жилийн туршид 20 арга хэмжээ авсаар ирсэн. За энэ нь бол тус улсын эдийн засгийг туйлдуулах бас нэгэн шалтгаануудын нэг болж байгаа. За тийм учраас бол засгийн газрын зүгээс бас энэ бодлогоо Кубын жишээн дээр хэрэгжүүлэх юм магадaltaй байна. За Кубын хувьд бол эдийн засгийн асуудал тэр дундаа түл шатгууны хомсдол байдаг. За үүнийг бол
Венесуелийн тусламжтайгаар нөхөж байсан бол энэ байдал нь боломжгүй байдалд орж байгаа. За энэ бол Кубын эдийн засгийн нөхцөл байдлыг улам хөндрүүлэх магадaltaй. За магадгүй энэ нь бол Кубд дэглэм солигдох ийм нөхцөлийг бүрдүүлж болшгүй гэж олон улсын ажиглагчид харж байгаамаа.